Кино үзэгчдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ 2011 онд гарч байсан Cowboys and Aliens буюу Кобежууд харийнхны эсрэг хэмээх киног ярьж өгнө. Үүний гол дүрд нь бидний сайн мэддэг Джеймс Бонд ах маань тоглосон байгаа. За ингээд илүү имээрээ явах уу? Киногоо өөрсдөө үзээд сонирхтоо. Маш гоё шүү. Харин лайк болон subscribe-аар дараарай. Кино эзэн суугт тавтай морил. Асар удам цүл тал. Нэгэн ирнүүдээ нээж аажмаар ухаан орно. Түүний хажууг зүсэж гарсан гүн шарах зүүн бугунд нь бүлгөөтэй хачинжигтэй металл бугуувч харагдана. Ойролцоох газраас тэр өөрийнх нь танихгүй нэгэн эмэгтэйн зургийг олдог. Бугуувчаа чулуугаар цохиж үдсэн ч хумсын чилээж хөдөлсөнгүй. Гинэт туурайны аянгу мэд нүргэн сонсогдож нохоо дагуулсан 3 мортон ойртож ирдэг. Тэд түүнийг барихаар завдсан ч энэ танихгүй эрт тэдний төсөөснөөс хамаагүй аюултай нэгэн байв. Хэдхэн секундын дотор тэр гуруулан нь хэрцгийгээр дарж унгаад нэгнийх нь хувцсыг тайлж өмсөөд морийг нь унан одлоо. Нохоо нь түүнийг дагангүй. Хэсэг хугацааны дараа тэр ир нэгэн жижиг хотод хурч эзэнгүй хоосон байшин оллоо. Бие цэвэрлэхээр дотор шортол түүний ард бинтоо барьсан мичүүн гарч ирнэ. Тэр танихгүй хүний зэвсгийг авч нэрийг нь шаардсан ч нөгөө ир эргэлзэнгүй харчил зогсно. Түүний ой санамж бүрэн арчигджээ. Мичүүн түн туслахаар шийдэж шархацсан нэрийг ширээн дээр хэвтүүлэн зүсэгдсэн шархыг нь ойж өгөв. Ярианы үеэр мичүүн өөрийгөө нутгийн номлогч гэдгийг хэллээ. Гинэт цонхоор сум нэвтрэн орж тэд гадагш яран гарлаа. Залуу ковбой Пёрси гудамжинд санамсаргүй галлаж байв. Салооны эзэн Док болон түүний эхнэр Мария нар уурлан гарч ирлээ. Пёрси үргэлж төвөг учруулдаг, ундааны мөнгөөж төлдөггүй. Гэвч Пёрси өөрийнхөө хүчрхэг аавыг хот одоож оршин тогтнох шалтгаан болсон тэр хүнийг Докад сануулж өссөн бүхнээ хийж чадах юм шиг ашлана. Тэр Докийг ойртуулж шоолж нүдний шилийг нь газар унгаж шороо өшөглөж зүгээр л айлхахын тулд будаж эхэллээ. Мичүүм орж ирж шилийг нь авч Докад буцааж өгөв. Пёрси инээж анхаарлаа танихгүй хүнд хандуулан занал хийсэн боловч тэр дороо Пёрсийн бэлхүүс рүү хүчтэй цохиж газар унгаалаа. Танихгүй ир тайвнаар холтон явв. Харин гартаа пистоль барьсан эмэгтэй Илла булангийн эргэлтээс энэ бүхнийг ажиглаж байлаа. Пёрси хөл дээрээ арайхийн босоод танихгүй хүнийг буудахаар тангараглав. Тэр буудсан ч алдаж шерифийн орлогчийн мөрөнд онлоо. Тэр үед шериф Джон Тагерт ирж уурсан тэрээр Пёрсид энэ удаа хэтрүүлсэн гэж хэлээд түүнийг барихаар хөдлөнө. Нат Пёрсийн аавд ажилдаг уугуул залуу аавд нь юу болсныг хэлхээ амлаа. Өөр нэгэн газар бэлчээрт 3 ир галын дэргэд цуун кофе ууж байв. Тэдний нэг роо гол руу алхав. Гинэт асар их дэлбэрэлт болж түүнийг ус руу шидлээ. Голын ирэг дээр гарсан роо аимшигтай дүр зурагтай нүүр тулав. Хамтрагчд нь болон бүх мал сүрэг ухаж модод галд автсан байлаа. Хотод шоронд буцаж очоод Тагерт Пёрсид холбооны маршал түүнийг шүүхээр Санта Фе хүргэж өгнө гэж мэдэгдэнэ. Шериф өрөөг шүүрэн харахад эрен сурвалжлах хуудас анзаарна. Эцэст нь танихгүй хүний таних тэмдэг илчлэгдлээ. Тэр бол Джек Страйм юм. Джек Докийн салонд орж виски захиална. Илээ ортож бугуу дээрх бугуувчийг асууж өөрөө ч түүний хайж буй зүйлтэй адил зүйлийг хайж байгаагаа мэдэгдэнэ. Джек түүнийг ойлгохгүй байгаад явахыг хэлнэ. Тэр үед Тагерт хүмүүстэйгээ ирж Джекийг нэрээр нь дуудаад буудалд ирэхийг шаардна. Джек тэднийг буруу хүн бариад байна гэж шаардаж байсан ч шерифийн хүмүүсийн нэг буу гаргахад Джек ганц цум хэрэглэхгүйгээр тэдний бүгдийг тэр дороор зэвсэггүй болгоно. Гинэт Тагертийн ач хүү имэд дүүдэнд гарч ирнэ. Джек түн рүү чиглүүлсэн боловч Илла Джекийг толгой дээр нь юмны цохилтоор цохино. Ухаан алдсан үедээ Джек хачин зүүдэлдэг, жижиг овоохоо болон эхнэр Айлиснаа хардаг. Тэр удалгүй Пёрсийн хажууд торны камерт сэрдэг. Пёрси аваараа занал хийсээр бай. Джек түүнийг эргэлцэлгүйгээр ухаан алдуулна. Мал нядлагдсан газар дээр Пёрсийн аав Вудро доллархай тройг занал хийлж зүрхт байсан сураггүй болсон 2 хүний хувь заяаны талаар хариулт шаардна. Тэр үед нат хамтрагчтайгаа мордож ирээд Пёрси баригдсан гэсэн мэдээг хүргэдэг. Вудро мордо тушааж ройг газар чирүүлээд дараа нь хүүгээ авахар хот руу чиглэнэ. Шоронд Джек ямар хэрэгт буруутагдж байгаагаа асууна. Хагерт хүн чагсаалтыг тоочдог, гал тавих, халдах, нядлах, дээрэм. Дараа нь Хагерт Джекийг гаргаж Пёрсийн хажууд тэргэнд хийж шүүхээр Санта Фе тээвэрлэнэ.
Илла торны саваагаар Жэктэй ярихыг оролцсон ч тэр түүнд явахыг хэлнэ. Гинэт Вудро хүмүүстэйгээ хамт шоронд ирнэ. Тэр тагиртад хүүгээ сулахыг шаардна. Мөн тэрээр түүний алтны ачааг дээрэмдсэн гэж мэдэгдэж буй Жэктэй бас харьцахаар төлөвлөж байна. Гэхдээ зөрчил улам хурцдахаас өмнө хүн бүр тэнгэрт хачин гэрлүүдийг анзаарна. Жэкийн бугуувч ер бусын цуврал дохио ялгаруулж эхэлнэ. Хэдхэн мөчийн дараа харь гаригийн хөлгүүд гарч ирэн хот руу дайрч барилга хүмүүст гал нээн. Хөлгүүдээс кабель унаж хүмүүсийг агарч шүүрэн авна. Майра цочирдсан Докийн нүдэн дээр хөлөг рүү татагдан орно. Нэг тэрэг хөмөрнө. Хагард имиддийг аварч гисэн боловч өөрөө тэнгэрт татагдан гарна. Ямар ч сэрэмжлэлгүйгээр Жэкийн бугуувч идэвхжиж тэрэгний хойд хананд нууцлаг голограф проекц хийн. Зөвхөн энэ удаа энэнд зэвсэг болон ажилтдаг. Жэк чөлөөлөгдөж тайвнаар алхна. Вудро Пёрсийг чөлөөлсөн боловч кабель нь түүний хүүг бас шүүрэн авч тэнгэрт өргөнө. Хөлгүүдийн нэг өөр тойргоор иргэн ирэхэд Жэк бугууны төхөөрөмжөө чиглүүлж агаарт дэлбэлэн устгана. Сэтгэл хөдлсөн Жэк болон Вудро болгоомжтой осолдсон хөлөгт ойртсон ч дотор нь хоосон байхыг л олно. Гинэт эмэгтэй хүний хашгирaan шүнийг зүснэ. Тэд дуу гарах зүг рүү уралдан очиж байшингийн цонхоор хачин сүдэр анивчхыг харна. Дотор нь тэмцэл өрнөж буй нь тодорхой байна. Хэдхэн мөчийн дараа бууны дуу гарч нэг сүдэр харанхуй руу гулсан алга болно. Над газраас харь гаригийн амьтанд хамаарах ул мөрийг олдог. Вудро Жэкээс тусламж гуйна. Яагаад гэвэл түүний зэвсгэл тэднийг гэмтээж чадах цорын ганц зүйл гэдгийг мэддэг боловч Жэк татгалзаад холдон явна. Маргааш өглөө Жэк хотоос гарч явахдаа Илла түүнийг нууцаар дагаж байгааг мэдэхгүй. Хотод буцаж очиод Мичүм цөм бүлэгт номлож байхад Док шархацдад эмнэлэг хийн. Жэк Иллаг барьж мориноос нь татан буулгаад хариулт шаардна. Тэр харь гаригийнхан түүний ард түмнийг ч устгасан гэдгийг хүлээн зөвшөөрч Жэк түүнд тэднийг олоход тусалж чадна гэдгийг хэлсэн боловч Жэк түүнээс хол байхыг тушаана. Энэ хооронд Вудро хотын иргэдийг цуглуулж харь гаригийн хөлөг болон сураггүй болсон оршин суугчдыг хайхаар явна. Док эхнэрээ хайхаар явах гэж байна. Эммит нохоогоо дагуулan бүлэгт нэгдэж Иллач мөн дагалдана. Жэк дээвэр нь том нүхтэй жижиг овоохоод хүрнэ. Дотор нь дурсамж иргэн ирдэг. Тэр их нэртэйгээ фото зурган дээрхтэй ижил эмэгтэйтэй ярилцаж шинэ амьдралаа санхүүжүүлэх зорилттой алтан зоос цуглуулгыг түнд үзүүлж байна. Гинэт зооснууд чичирч эхлээд алтан гэрлийн туяа болон хуурч дээврийг нэвтэлж гарна. Дээрээс кабель унаж түүнийг зөөж авч явна. Дараа нь тэр өөрийгөө эхнэрээ болон бусад хүмүүсийг хоосон харцаар нойронд автагсдын адил аврах харь гаригийн амьтны хамт хардаг. Дурсамжнуудад сэтгэл хөдлсөн Жэк Вудрогийн бүлэгт нэгдэн олзлогдсон эхнэрээ мөрдөхөөр шийднэ. Үдэш ойртоход бороо орж эхэлнэ. Тэд хөмөрсөн голын зайг болж шуурганаас тэнд хорогдох байр аавна. Тэр шөнө Мичүм Докод Винтов хэрхэн буудахыг зааж өгнө. Над Вудротой ярилцаж ярим дуудахыг санал болгосон ч Вудро цэрэг явдал уламд ордуулна гэж хатуу таслан зогсооно. Хожим нь тэр имид түүний хутгийг анзаарч харж байгааг хараад хамгаалалт болгон хүүд өгнө. Үүний зэрэгцээ Жэк Иллатай ярилцаж байхад гинэт түүний бугууны төхөөрөмж гэрэлтэж эхэлнэ. Тэд харь гаригийн амьтан ойрхон байгааг мэднэ. Вудрогийн хүмүүс галын дэргэд сууж байтал харь гаригийн амьтан гинэт дайрдаг. Эммит болгоомжтой алхаж юу болоод байгааг харна. Гэтэл амьтан түүнтэй нүдээр түргэн харцаар тогтдог. Тэр мөчид Мичүм харь гаригийн амьтан руу буудахад тэр амьтан өсрөн номлогчийг газар хавчна. Жэк мангас руу пистолийн буугаар буудах боловч энгийн зэвсэг ямар ч нөлөө үзүүлэхгүй. Дараа нь тэр бугууны төхөөрөмжөө буудах боловч алдаж харь гаригийн амьтан алга болно. Иллаэс имидийг тайвшруулж байхад шархацсан Мичүм бусдыг аварч туслахыг Жэкээс хүсээд өнгөрөхөөсөө өмнө үхэн. Маргааш өглөө бүлэг Мичүмийг оршуулад замаа үргэлжлүүлнэ. Над дахин харь гаригийн уул мөр олдог. Тэд хавцал руу хөдөлдөг боловч тэнд нэг бүлэглэлт тэднийг дээрэмдэхээр отолт хийж байна. Бүлэглэлийн нэг гишүүн ханд Жэкийг хуучин дарга гэдгээр таньдаг. Жэк жүжиглэн санаж байгаа дүр эсгэж бүлгийг бүлэглэлийн хооронд хүргэдэг. Тэнд Пат гэдэг хүн өөрийгөө бүлэглэлийн удирдагч гэж зарлаж Жэкийг зоддог. Тодорхой болоход Жэк нэг удаа бүх алтыг аваад их нэртэйгээ шинэ амьдрал эхлүүлэхээр хамтрагчдаасаа цугцсан байжээ. Одоо бүлэглэл үүнийг буцааж авахыг хүсэж байна. Жэк бугууны төхөөрөмжөө Пат руу буудахад түүнийг цээжин дотор нь нөх гарган агаарт хөөргөнө. Жэк бүлэглэлд зэвсгээ хаяхыг тушааж дараа нь тэрээр болон Вудрогийн бүлэг мордоод явна. Бүлэглэл тэдний араас хөөцөлтөн гарна. Гинэт дөрвөн харь гаригийн хөлгүүдээр гарч ирэн хуйлж бос хүмүүстээр гал нээн.
Жейк болон түүний хамтрагчид дахиж зугтсан боловч нэг хөлөг буугаад тэдэн рүү эргүүлнэ. Тэр Жейк руу кабель буулгасан боловч Жейк зайлсхийж хөлгийг дэлбэлж чаддаг. Гимтсэн хөлөг Илаг шүүрэн аваад түүнтэй хамт нисэн оддог. Жейк эргэж түүнийг хөөнө. Хөлөг хавцлын дагуу намсаж удаан нисдэг бөгөөд Жейк гүйцэж шууд түүн дээр үсрэн гардаг. Хөлөг нуурын дээгүүр гулсах үед Жейк бугууны зэвсгээ түүний их бие рүү будаж усаар мөргөлдөхөд хүргэдэг. Тэр болон Илаа уснаас гарч ирэг дээр гардаг. Гэтэл гинэт харь гаригийн амтан уснаас дэлбэрэн гарч Илааг хаяж шиднэ. Жейк эргэж бугуучнаасаа дахин нэг удаа будаж түүнийг устгадаг. Тэр маш их шархацсан Илаа руу яаран ойртож түүнийг аюулгүй газар зөөх гэж оролцсон ч хүчин дуустдаг. Вудро, Нат, Дог, Эмит нар ирж тэднийг олдог. Вудро Жейкэд Илаа өнгөрсөн гэж хэлдэг боловч Жейк үүнд итгэхээс татгалздаг. Дараа нь тэд бүгд харсаар байгаад уугуул дайчдад хүрээлүүлсэн өөрсдийгөө хардаг. Дайчид бүлгийг олзуулж тосгондоо жагсуулан авч явж Илагийн хөшгтэй цогцыг асар том буун галаар шиднэ. Натыг орчуулагчаар ашиглан Вудро ахлагчтай маргалдаж байтал гинэтдүүл шөнийн тэнгэрт хүчтэй дүрлцэн. Илаа нүцгэн галаас гарч цочирдсан Жейкэд ойртож алхдаг бөгөөд Жейк хурдан түүнийг хүнжлөөр орооно. Тэр түүнд өөр ертөнцөөс ирсэн харь гаригийнханд ойртохын тулд тэдний дунд амьдрах боломжтой байхын тулд хүний дүрд хувирсан гэдгийг хүлээн зөвшөөрнө. Хожим нь хүн бүр галын эргэн тойронд суун ярилцдаг. Уугуул хэлээр ярихдаа Илаа ахлагчдаа тэр оддын цаана байгаа газар ирсэн гэдгийг хэлдэг. Тэр харь гаригийнхан алтыг хөөцөлдөж байгаа бөгөөд тэдний авч явсан хүмүүст үлдсэн хугацаа бага гэдгийг тайлбарлаад тэднийг хурдан олох ёстой. Эс бөгөөс харь гаригийнхан иргэн ирж түүний өөрийн ард түмэн устгагдсанчлан хүн төрөлхтөн устгагдах болно гэдгийг хэлдэг. Ахлагч тэмцэлд нэгдэхээ амладаг. Илаа Жейк харь гаригийнхан хаана байгааг мэддэг гэж шаардсан боловч тэр дурсамж нь арилсан гэдгийг хүлээн зөвшөөрнө. Аз болоход аваг үүнийг сэргээх аргыг мэддэг. Уугуул иргэд Жейкэд уламжлалт имөгдөг бөгөөд дурсамжнууд буцалтлан ирдэг. Тэр өөрийгөө харь гаригийн их хөлөг дотор хардаг. Амьтдын нэг түүний эхнэр дээр мис засал хийж дараа нь түүний цогцыг шатаадаг. Харь гаригийн амьтан түүн рүү эргэж лазер багжийг түүний хажуу руу шумдаг боловч Жейк чөлөөлөгдөж амьтны нүрийг зүсэж бугуувчийг нь хулгайлдаг. Тэр их хөлгөөс цугцснаа санаж одоо яг хаана байгааг мэддэг болдог. Уугуул иргэд Жейк, Вудро болон бусад хүмүүс түүн рүү хөдөлдөг. Тэд холоос асар том хөлөг ландшафтын дээгүүр бүрхэг байхыг харж дараа нь тэнд дотор нисч буй хоёр хөлгийг хардаг. Тэдэнд харь гаригийнхтай тэмцэх хангалттай олон хүн байхгүй нь тодорхой болдог. Тэд хөлөг дээр хэрхэн гарахад хилэлцэж байтал Эмит Жейк мордоод явж байхыг хардаг. Хүн бүр тэр зүгээр л зугтсан гэж таамагладаг. Дээрэмчдийн хооронд хант болон буул гэдэг хүн хулгайлагдсан алтаа маргалдаж байна. Жейк мордоод ирэхдээ тэднийг энэ удаад харь гаригийнхтай тэмцэхэд нэгдэхийг ятгадаг. Эс бөгөөс тэд бас устгагдах болно. Их хөлөг дээр буцаж очиод ахлагч Вудрод дайчдаа командлагыг зөвшөөрөхөөс татгалздаг. Над ахлагчдаа Вудро сайн хүн бөгөөд чадварлаг дайчин гэдгийг хэлдэг. Вудро Илаас орчуулахыг хүсэхэд над түүний талаар хэр өндрөөр ярихыг сонсоод залуу хүний талаарх бодлоо зөвлөрүүлдэг. Ахлагч яагаад ийм сайн дайчин өөрийн гэсэн хүнгүй байдаг вэ гэж гайхдаг. Хинч хариулахын өмнө Жейк хуучин бүлэглэлтэй дагуулan ирдэг. Одоо тэд эцэст нь тэмцэх боломжтой болдог. Тэр шөнө уугуул иргэд дайны бүжиг хийдэг. Илаа Жейкэд чимээгүйхэн тэр удаан үлдэхгүй гэж хэлсэн боловч тэр илүү их зүйл хэлэхээс өмнө Жейк түүнийг ойртуулан үнсдэг. Маргааш тэд тулалдаанд бэлэн их хөлөг рүү мордоод явдаг. Уугуул иргэд өндөрлөхийг эзэлдэг бол Жейк жижиг бүлгээр доороос ойртдог. Жейк ханд Броннаар дэлбэрэх бодолтой их хөлгийн урд хэсэг рүү авирдаг. Жейк галын түрийг асаагаад орох хаалга руу шидээд тэд хурдан доош бууж яардаг. Тэд гүйж байхад хүчтэй дэлбэрэлт агаарыг сэгсэрч харь гаригийнхан хөлгөөс цутган гал нээн. Тулаан ширүүн болдог. Үүний зэрэгцээ Жейк ба Илээх хөлгийн доод талд орох цэгийг олдог. Түнэлээр хөдөлж байхдаа тэд харь гаригийнхан алт олборлож буй газрыг илрүүлдэг. Гадна талд тулаан доголцсоор байна. Нэг харь гаригийн амьтан Вудрог мориноос нунгаж түүнийг дуусгахаар чиглэдэг. Натын ласаа амьтныг тойруулан ташууртахад харь гаригийн амьтан Натыг газар татан үзүүг нь хазаж авдаг. Вудро амьтан руу буудах боловч амьтныг устгах аллах хийсэн хүн нь Дог байдаг. Нат өхийнхээ өмнөхөн Вудрод үргэлж түүний хажууд тэмцэх мөрөөдөлтэй байснаа хэлдэг.
Вудро над шиг хүүтэй байхыг үргэлж хүсдэг байсан гэж хариулдаг. Вудрогийн бүлэг болон уугуул дайчид харь гаргийнхтай тэмцсээр байна. Жейк ба Илэ их хөлөг дээр гарч өгсдөг бөгөөд тэнд бүх олцлог төсдийг нойронд автгахын төлөв байдалд баривчилсан байдаг. Илэ түнд гэрэл рүү харахгүй байхыг анхааруулсан боловч тэр ямартай ч дээш харж байдаг. Хэдхэн мөчийн дараа тэр асар том гэрэлтдэг бөмбөрцөг рүү будаж түүний шингэнийг шаварлаг шалан дээр асгаруулдаг. Олцлог төгсд гипнозоос сэрж эхэлдэг. Жейк ба Илэ олцлог төгсдийг тайлж эхэлдэг. Дараа нь Жейк харь гаргийнхтай тэмцэхээр яарч байхад Илэ хүмүүсийг чөлөөсөөр байна. Хэсэг харь гаргийнхан ойртоход Жейк тэднийг бугуурчны зэвсгээр дэлбэлдэг. Түнэлээр улам олон цутган орсоор байхад тэр тэднийг нэг нэгээр нь таслан зогсоодог. Илэ буцаж ирээд түүнд бүх олцлог төгсөд чөлөөлөгдсөн гэж хэлээд дараа нь хөлөг рүү буцаж явдаг. Жейк дагдаг. Гадна талд Эмит догдолж буй тулааныг харж байна. Түүний нохой хуцаж түүн рүү хөдөлж эхэлсэн харь гаргийн амьтны анхаарлыг татдаг. Хүү хадан дээрх жижиг хагаралд нуугдах гэж тэмцдэг боловч амьтан түүнийг олдог. Амьтан түүнд хүрэх гэхэд Эмит өөрт нь өгөгдсөн хутгийг шууд харь гаргийн амьтан руу гүн цохиж түүнийг алдаг. Хөлөг дотор Жейк Илэг олдог. Тэр түүнд тэр хөлгийг устгаж чадна гэж хэлдэг бугуувчийг цөмд аваачаад дэлбэлнэ. Тэр түүнийг үнсгэд бугуувч түүний бугуунаас түүний гар руу гусдаг. Тэр хурдан дахин програмчлаад үүдэнд алхаж баяртай гэж хэлдэг. Жейк дагах гэж хөдөлсөн боловч харь гаргийн амьтан гал нээн. Гадна талд харь гаргийн амьтан ахлагчийг газар унагсан боловч өөдрөө цаг хугацаанд нь түүнийг буудаж хүний амийг авардаг. Эмит дурангаар ширтэн чөлөөлөгдсөн олцлог төгсөд хөлгөөс цутгаж байхыг хардаг. Дотор нь Илэ цөм рүү түнэлээр мөлхдөг. Үүний зэрэгцээ Жейк хөлгийн алт олборлолтын үйл ажиллагаа түүний эрчим хүчний нөөцийн их үүсвэрийг илрүүлдэг. Гинэт Жейк зүгтхдаа шархлуулсан тэр харь гаргийн амьтан ардаас нь барьж аваад ширээн дээр дэвхрүүлдэг. Энэ нь түүн дээр мис засал хийх гэхэд үүдрэ гарч ирж нуруу руу буудаж байна. Жейк босч 2 удаа буудаж тэд хамтдаа түүнийг дуусгадаг. Дараа нь Жейк алт боловсруулах машин механизмыг дэлбэлж дэлбэрэлтийн гинжин уруулыг эхлүүлдэг. Тэд хоёр л амь насаа аварч гүйдэг. Их хөлөг хөөрч эхлэхэд Жейк болон Вудро ядан гарч чаддаг. Хүн бүр асар том хөлөг тэнгэрт хөөрөхөд цэвэр газар руу гүйдэг. Илэ эцэст нь цөмд хүрдэг. Тэр бугуувчийг идэвхжүүлж өөрийн цээжиндээ дарж харалхан гэрлийн анивчлалтаар дэлбэрдэг. Энэ үед хөлөг тэнгэрт өндөр байх бөгөөд хүн бүр асар том галын бөмбөлөг болж дэлбэрхийг хардаг. Уугуул иргэд болон хуульч бос хүмүүс хашгиран баярлдаг. Эмит өвөөгөө олдог. Ахлагч их нартайгээ эвлэлддэг. Вудро Пёрсиг олдог, Док Марайг олдог. Хүн бүр хайртай хүмүүстэйгээ буцаж нэгддэг. Ганцаардсан Жейкээс бусад бүгд. Жейк буцаж овоохоод ирж эхнэрийн дурсгалд цэцэг тавихаар явдаг. Жижигхэн хомгшуу түүний өмнө эргэлдэн зогсоод дараа нь баяртай гэж хэлж байгаа мэт дээврийн нөхөр дэш харуудаг. Тэр дахин ганцаараа мордон оддог. Хотод баяр тэмдэглэл уулын оргилд хүрч байна. Бүжиглэх, арх уух, инээд хөөр их хөлгөөс авсан алтаар түлэгдсэн. Гинэт Вудро үүдэнд гарч ирэхэд газар чимээгүй болдог. Тэр Пёрсиг дуудаж тэд явхдаа Докэд дараагийн ундааг тэр өөрөө хийдэг гэж хэлдэг. Олон түмэн хөөрсөн дэвэлцдэг. Хожим Вудро ба тагирт үүдний динждээр сууж байхад Жейк мордоод ирдэг. Тэд түүнд бүх ял хасагдсан гэж хэлдэг бөгөөд Вудро түүнд ажил санал болгодог. Гэхдээ Жейк татгалзаад морио эргүүлж хотоос гарч уддаг. Ингээд кино дууслаа. Кино эзэн суваг. За өнөөдрийн кино таалагдсан бол лайк болон сабскрайбраа дараарай. Айл дээр үед 1800 оны үед харийнхан бас л ирж байсан байх нэ тий. За баярлаа.